Сайн бацгаана уу? Анхаарчны эрүүл мэндийн байгууллагууд онцлогоо шинжилгээний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын цахим системд хэрхэн шивгдлээр зааварчилгааг хүргүүлж байна. Эмнэлгийн эмч өөрийн эрхээр нэвтрэн орсны дараа зүүн гар талд захин бүртгэл гэсэн цэс харагдах бөгөөд тухайнсан дээр дарж орон тусламж үйлчилгээ авах гэж байгаа иргэний регистрийн дугаарыг оруулан шалгах товчдаар. Хэрэв хүмүүлээс гисагт боломжгүй төлөвтэй буюу гараар харагдаж байвал тухайн иргэнд эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн утгатай юм а. Онцлогоо шинжилгээг шийдэхдээ багц үйлчилгээнүүдээс дэд үйлчилгээг сонгон онцлогоо шинжилгээ хийх цэсэн дээр дарахад чагсаалтаар хийгдэх боломжтой шинжилгээнүүд харагдах бөгөөд тухайн шинжилгээ нь хэдэн төгрөгийн үнэтэй болох нь дэлгэрэнгүй харагдана. Мөн шинжилгээ болгоны арт текст оруулах хэсэг байгаа бөгөөд тухайн хэсэгт шинжилгээний хариуг оруулан нэмэгт товч дарснаар шинжилгээ нэмэгдэнэ. Жишээ нь тухайн иргэн дээр хитамин онцлогоо шинжилгээ хийх гэж байгаа бөгөөд тухайн шинжилгээний 77,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хариу нь хэвэн буюу эрүүл гарсан байна. Тухайн шинжилгээг 5 дугаар сарын 17 хоног буюу өнөөдөр шивсэн бол онцлогоо шинжилгээ хийгдсэн сар өдрийг сонгон нэмэх товч тарна. Үүний дараагаар таны нэмсэн шинжилгээ онцлогоо шинжилгээний чагсаалт хэсэгт нэмэгдэж орсон бол шинжилгээнүүдийн хамгийн доор байрлах хадгалах товчийг дарснаар эрүүл мэндийн даатгалын цахим системд амжилттай бүртгэгдэх юм а. Нэг иргэн 1 сард 30,000 төгрөг хүртэлх онцлогоо шинжилгээ хийгдэх боломжтой бөгөөд хэрвээ 30,000 төгрөгийн хязгаар дууссан бол тухайн шинжилгээний хариуг эрүүл мэндийн даатгалын цахим системд илгээх боломжгүй. Жишээ нь тухайн иргэн дээр хеликобактерийн шинжилгээг шивж үзвэл хеликобактерийн лавлах хэмжээг оруулаад тухайн шинжилгээ хийсэн огноог оруулан нэмэх товч дараа хадгалах үед дээд хязгаар 30,000 төгрөгийн үнийн дүн дууссан байна гэсэн хариуг эрүүл мэндийн даатгалын цахим системээс өгнө. Тухайн иргэнд ямар шинжилгээнүүд хэдний өдөр хийгдсэн талаарх мэдээллийг та түүхцснээс шалгаж болох бөгөөд дэлгэрэнгүй шалгахыг хүсвэл шинжилгээний хийгдсэн шинжилгээнүүдийн чагсаалтан дээр дарж орон шалгаж болох юм а.